Хоол, найз, баримын зэрэг зохиолуудыг бичсэн Тринити зохиолчийн дараагийн шинэ аимшигын зохиол болох Арын байшингийн эмэгтэй. Ийм бүгд бүтэн хувилбараар орлоо. Арын байшингийн эмэгтэй. Зохиолыг бичсэн Тринити. Дуу оруулсан Б. Оргилволд. 2025 он. 5 дугаар хэсэг. Бэ гэртэн ороод хэдэн өрөөгөөрөн өвчтөө хөлөөнчрэн бухимдэн алгахсаар. Эргүү өвгөн чинь яаж ашиглаж байгааг нь вэ? Муу шар сэмжсэн өвгөн чинь залуу бүсгүн биеийг шүлэнгтэн ширтээд тэгээ түүнийг надаас харамлж байгаа ухаантай юм баг та. Наас дээр гараад эрх хүний нөгөө эрэгт нь ажиллахаас өнгөрсөн байлтай. Гэвч шунал нь үлдсэн болол та. Хоо сайхан эмэгтэйг нүдээр энж болдгоо тэмтэрч таашаал авдгийн байгаа биз. Муугаж тонтой өвгөн гэсэн бодол эргэлдэнэ. Ийхүү бодол дотор нь гочоо өвөөг зүхэн байснаа гинтхэн өөрийнхөө бодлоос ичих мэд боллоо. Гэхдээ яг үнэндээ бол би өөрөө ч гэсэн өвөгнөөс нэг их дээрдэд байхааргүй юм байна. Бухимдаа тугай шалтгаан минь Арын байшингийн тэр гоо бүсгүйтэй дахин хэдэн үг сольж илүү додон танилцж завдаагүйгээс л болж байгаа хэрэг шүү дээ. Гочоо өвөгийн оронд тэр гоё бүсгүйтэй байшинд нь хамт байж хараад ханшгүй сайхан биеийг нь ядаж нүдээр энж болдгоо илэн таалахыг хүссэн байж таарна. Би ийм бодмогцсон өөрөөсөө үнэхээр л ижлээ. Их нэртэн гарцаа байхгүй хайртай. Гэтэл түүнийг эзгүй хоёрхан хонж байхад ингээд айлын бүсгүйг шүлэнгтэн ширтэж байх ч гэж. Би ийм хүн биш шүү дээ. Ингээд би уртаар шүүр салдан цонхоор гадаг ширтлээ. Магадгүй Арын байшингийн эмэгтэй дахиж хурж ирээд надаас тусламж гуйж мэднэ. Тэгвэл эвтэйхэн татгалзах хэрэгтэй. Тэгэж түүн рүү харахансан ч болгоомжлбал зохино. Тэр эмэгтэйд эрчүүдийг татах ямар нэг онцгой зүйл байсан. Жухам тийм болохоор л болгоомжлох хэрэгтэй. Наад шиг хүн тэр эмэгтэйтэй дахин ярилцаад байх нь зохимжгүй хэмээн өөртөө сануулав. Харин гочоо өвөгийн хувьд бол жаахан гомдмоор байгааг үгүйсгэх аргагүй. Өмнө нь хизээж надтай тэгж муухай харьцаж байгаагүй хүн шүү дээ. Надтай дарга бүртэл эмгэнтэйгэн ам уралдан манад орж цай уу гэдэл уурж залдаг байсан. Гэтэл ийм ааш аяг үзүүлснийг бодохоор үнэхээр л итгэж ядам. Би санаа алдан буудан дээр нь лагхийн суулаа. Тэгээд гочоо өвөө болон Арын байшингийн эмэгтэйг аль болох бодохгүй гэж яв. Ханын цаг руу хараад өдөр болж бог олж мэдэв. Уг нь өдөд хоол ундны мэдэх ёстой. Гэвч ямар ч хоолны дуршилалга. Би ярцаагаад нэг л тавгүй. Эцэстэн хөлийн өвдөлтөөсөн болоод халуурч байгаагаа ойлгов. Баруун хөлийнхөн шагааг харвал хавдар нь өчигдрийнхөөс хөжилүү нэмэгдээд тэрүүхэн хэсэгтээ нэг боодолтой хям шиг юм болж байгаа ч. Би юу хийхээ мэдэхгүй хэдэн хором сууж байснаа доор машин зам дагуу эмийн сан гэсэн хаяг байсныг санав. Хүнсний дэлгүүртээ залгаа жижигв дээр эмийн сан байх ёстой. Ингээд би тийш очихоор шийдэн өн дийлөө. Ядаж өвчин намдаа халуун буулгах юм олж уухгүй бол энэ янзаараа байдал бүр илүү дордох төлөвтэй. Байшинган дүгжээд хашаанаас хазагнан гарч явахтан эргэж харлаа. Арын байшингийн хаалга арайч бүрэн хаагдж хаагүй. Баг зэрэг завсар гарсан харагдана. Хоёр давхрынхан цонхны цаана мөнөөх төрөөчийн бүсгүй сүйтгэн алхах шиг болоход би шалуухан харц боруулав.
Магадгүй түүнээс өвчин намдаа юм асууж болох юм гэсэн бодол төрсөн ч би даруйхан тэр бодлоос нь татгалзаж зүгээр л эхний бодсон шигэн Эмийн сан руу явах хэрэгтэй хэмээн өөртөө тушаалаа. Доод зам дээр очиод Эмийн сан хаалттай байсанд бүр цугалдаж гүйцсэн. Хавцсан хөлтөөгөн энэ хүртэл алхаж ирсэн шал дэми хэрэг болж. Вэнчигтэн шуудхан хот руу явчихдаг юм билүү гэж бодсон чи гаруудсан цуслангийн байшиндан үлдээж гиснэ мэдээд харамсан санаа алдлаа. Одоо цагт гаруудсгүй байна гэдэг юучгүй байгаагаас нэг их ялгааг хуваалсан. Ядаж л марлаа залгаад сүйд болж байгаа нь тодорхой. Өнгөрсөн шөнөөс хойш элдв янзын зүйл болсоор хэнхэн хооронд их нэртэйгээд ээж бараг мартаж орхиж. Ингээд би арга буюу буцаад байшин руугаан чиглэн алхлаа. Гочоо өвгний байшингийн хаалга дэлгээтэй. Тэрэгэн зэртэй эмгэн нь довжон дээрээ сууж харагдана. Гэхдээ эмгэн намайг хараад гараараа даллан мэндэлж байна. Би ч хариу даллалаа. Хөөрхий энэ мо тэрэгэн зэртэй эмээ өвгнөө залуу эмэгтэй туслах нэрийдлэр гэрт нь ороод суучихсан шүлэнгэтэн байгааг төсөөлөхгүй дээ. Хэмээн бодож инээд ч хүрэх шиг. Намайг алгасаар хажуугаар нь өнгөрөх үед эмгэн "Хөө минь орж ирээд цай уугаач. Хөл чин доглоод баг шиг байх юм зүгээр үү?" хэмээн асуув. Өчигдөр хойно ууланд алхаж яваад хальт гიშгээд шагаага эвгүй болгочихлаа. Өнөөдөр бүр хавдрын нэмэгдчихэж халуураад авах шиг болохоор ямар сайнтал доод эмийн сан руу очиж явах. Тэгсэн чинь өнөөх нь төгжээтэй байж таарлаа. Гориггүй юм болж тээ. Хойд модон дунд алхаад ир сайн юм болохгүй шүү хөө минь. Бас чиний очсон тэр аптек чинь угаасаа ажиллахаа болчихсон шттэ. Чи наад хөлөнтөн эртхэн арга хэмжээ авахгүй бол сүйд болохгүй. Аюул тай шүү. Ингээд өвчтөг хөлөө чирээд алхаж явахыг бодоход эхнэр хүүхдүүд чинь ирээгүй байгаа хэрэггүй. Ой тэд мэн бүр гадагшаа явсан. Би л энэ байшингаа эргэх санаатай ирсэн юм. За аль өхөө минь чи манад ороод ирээ. Эмэд нь ойр зүрийн им зөндөө байгаа. Муухан эмийн сангаас ч илүү гэж мэд. Нас яваад өвчин нэмэгдээд ирэхээр ингээд элдв янзын им цоглуулдаг хүнд болчихдаг юм байна. Би ч эмэгний үгийг сонсоод гэрлүүн явж орлоо. Тов хийсэн сайхан байшин юм. Өмнө нь энэ байшингийн өвгөн эмэгэн хоёрт ойр зургийн хідэн үг сольдог байсан ч ингэж гэрт нь орж ирж байгаагүй аж юм. Би тэрэгэн зэртэй эмээгийн өгсөн ибупрофеныг бүлийн цайгаар дарвалж уугаад сууж байсан сандал дээрэн лав гэгчин шигдэн биеийн хомлоо. Халан зүнхээр нь чичрүүдээс хүрэх нь үнэхээр л таагүй мэдрэмж. Халуурч байна гэж чихтэйхэн. Эмэгэн миний байр байдлыг харан байснаа аль өхөө минь чи чаахан хэвтвэл яасан юм? Наад царай төрөгчин цонхигод хэрэг алга гэж хэлв. Зүгээрээ эмээ баярлалаа. Одоо эм уужсан юм чин дороос сэргээд ирнэ. Удахгүй найз маань хүрээд ирэх байхаа. Тэгэхээр нэг мөсөн хотыгоо гэрт очиод дөрвтөөхөн арга хэмжээ авна да. Би сайн тордож байхгүй бод эрүүл мэнд хэдэг эр гэж ирдгүү зүйл шүү хүү минь. Та нар эрүүл залуу сайхан яваа болохоор өөрсдийгөө юутай байгаагаа ааж сайн мэдэхгүй төөлж яваа л та. Сайн амарч бай. Зөв хооллож бай. Эмээ энэ хүртэл ярьсан гэнтхэн дууган хурааж санаа алдлаа. Тэгснэн үргэлжлүүлээд. За болж үзье. Эмээг хөршөөж үзээрэй. Бэ гэж зөнөг ингээд хадуураад амтэн хүн сургаалаа альтаад өвчгнөд байдаг болч. Хүн сонсохгүй байхад л зөвлөх гээд өвчгнөд байхыг яана. Уг нь манай том хүн намайг амтэн хүнд зааж зөвлөд байлгүй амаа татаж бай гэж байнга сануулж хэлдэг л дээ. Тэрийг нь тэгээд мартчих юм. Чи манай том хөөг мэдэн дээ.
автобус баазад ажилдаг. Уг нь овоо ирж хондог байсан сүүлийн үед ирэх нь ховорджээ. Гүээр тэгээд хоноод явдаг гэж хэлэхэд ч бас хэцүүлдэг. Хэдэн цаг нойр аввуугүй л үүр цагаас өмнө машин авнаад яваад өгнө. За илүүл тэгээд ажлын онцлог нь болохоор аргачгүй маа та. Хэмээн өглөв. Би эмигний ярихыг сонссон биеийн адрын суусаар. Хүн ер нь нас дээр гараад ирэхээр ингээд амантан орсон болгоно л урсгаж байдаг зуршилтай болдог болол та. Эдний том хүүтэй өмнө нь хэд хэдэн удаа таарч хэд 3 үг сольж байсан болохоор зөвстөнхийн хувьд ч тань л да. Надаас өмнө нь хэдэн ч удаа хамт арх уух уу гэж асууж байсан миний үеийн залуу. Гэвч түүнийг таньдаг байлаа гэд ээжтэн тэр залуугийн тухай яриад суух сонирхол надад үнэндээ л алга. Гагцхөө хөөрхий нэмээ өвгөнөө залуу эмэгтэй биеийг ширтээд гэртэн сууж байгааг мэдвэл яах вэ доо гэсэн бодол толгойд эргэлзсээр. Тэгээд ямар тач эмээгээс ингэхэд гочоогоо хаажж гавэ. Та өгнөө хаан яваг мэдэж гин үү? Хэмээн янзыг нь үзэн асуулаа. Тэгтэл эмхэн над руу гонигтайхан ширдснэн санаа алдаж байна. Олон үржлийн дарагдсан нүднийх нь аяганд нулимс гэлтгнад өнгөрөв. Тэгснэн "Өвгөн минь нас бараад жил тойрч байна та. Чи мэдэн тэ манай хүнийг алхах дуртай байсныг хөөрхий минь хоошо мод руу орж алхна гэж л гарсан. Тэгээд эргэж ирээгүй те. Хойд уулын модон донд алхаад сайн юм болохгүй гэж хэлсэн минь ийм учиртай. Би өвгнөө тэнд тэгээд өвчгэн гэж ёстой төсөөлөөгүй. Жаахан удаж байна даа л гэж бодож байсан. Тэгтэл орой болохын алдад хүмүүс уулнаас цогцсыг нь боолгож ирсэнтэй. Тэгэн тэр. Би эмэгний үгийг сонсоод хэдэн хором таг гацж орхилоо. Хэлэх гээд хэлэх үг чолдсонгүй. Сонсон зүйлдэн эргэлзэгч шиг. Эцэстэн ямар тач хэл аман арай ядан эвлүүлж аваад та сая гочоогойг нас барсан гэв үү? Хэмээн лавшруулан асуулаа. Тийм ээ хүү минь. Өвгөн минь нас бараад бүдэн жил болж байна. Өвгнөөс минь хойш цаг хугацаа явж өгөхөө байлж тээ. Их л уудсан юм шиг санагдах юм. Гэтэл дөнгөж л 1 жил тойрч байгаа юм байна. Би гочоо өвгний тухай ярих гэж хоолойгоо зассан ч эцэст нь аман татхаар шийдлээ. Өөрийнхөө юу үзэж харсныг хэлнэ гэдэг угаасаа зохимжгүй хэрэг. Үгүй ямар таны нас барсан гээд байгаа өвгөн чинь манай арын байшинт байна. Үгүй зүгээр ч нэг байх биш. Намайг тэр байшингаас хөөж гаргасан гэж хэлэлтэн биш. Тарих толгоо иргэн газар тайвалцах шиг. Ингээд нэг л мэдэхнэн эмэгнийхээс гарчсан хөлийнхөн өвдөлтийгч мартчихад хойд ингэрүүд гүүхэн холгүй өгсөж байв. Төдөлгүй байшингийнхан гадааж ирлээ. Тэгэд мөнөөх арын байшин рууган харлаа та. Гэтэл тэнд хүн ирсэн гэмээр ямар ч шинж тэмдэг алга. Хаалгууд нь гадна талаас нь дангинтэл түгжээтэй хуучин янзаараа. Хашааных нь хаалганд ч гэсэн өнөөх цэвэнд идэгдсэн 2 том цоож зүйлттэй хэвээр харагдана. Үгүй хэдхэн цагийн өмнө байшингийн хаалга нээлттэй байсан гэдэгт одоо итгэхгүй юм бэрх болж. Уг нь гарцаа байхгүй л байшингийн эзэн бүсгүй ирчихсэн байсан. Би бүсгүйг дагаж бүр гэрт нь ороод гочоо өвөөтөө таарсан шүү дээ. Гэтэл үнэн хэрэгтэн тэр гочоо өвөө нас бараад бүтэн жил өнгөрч байгаа гэх. Тэгэхээр намайг дагуулж байшин руу орсон тэр нүд алтам сайхан бүсгүй хэн болж таарах вэ? Бурхан минь. Юу л болоод байна та? Хэмээн би амандан шивнэлээ.
Гайхшин аламайрсаар байсан эцэст нь арын байшингийн хашааг давж ороод төмөр хаалганыхын өмнө дахин нэг удаа явж очив. Хөндлөн төмөр бэхэлсэн түгжээтэй хар нохонгийн төмөр хаалга нүдний минь өмнө булшны хүйтэн чулуу адил хөгөл юм байна. Хүнгүй тул бүү тогш гэсэн мөрөө сарив бичиглэлээ. Энэ байшин дугаа Хэрв та энэхүү зохиолыг яг одоо бүдүүн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсоорой.